За өглөөний мэнд. За би өнгөрсөн 7 хоног бараг тасгалтаа яваагүй. Тэгээд нөгөө ханаа түрээд одоо ч гэсэн ингээд нэг юм уншихсан яг энэ нөгөө хамар таваар ингээд ханаад жоох үлдсэн байгаа. Гэтэ яг нөгөө би арай гайг байгаа болохоор өнөөдөр ингээд тасгалтаа явах гэж байна. Өнөө өглөө би жингээ үзсэн чинь 5 паунд ассан байна. Яг нь тасгал хийгээгүй ч гэсэн би айгүйх нөгөө дэглэмээ сайн бариад тэгээд ерөөсөө нүүрс устай мэдгүй дан мах ногоо идээд тэгээ мах ногоо идэхдээ бас өдөрт нэг л удаа сайн мах ногоо идэж аваад тэгээд бараг 20 цаг мод ингээ мацгийн байдалтай яваад байгаа. Бит хоолоо идээд маргааш нь 12 хүртэл ингээд барьчихад энэ 18-аас 20 цагийн ингээд мацаг болж байгаа байхгүй юу. Тэгээд нэг 2-7 хоног явсан чинь миний нурууны өвчин бүр байхгүй болцоо. Аюу гоё. Тэгээ хаяа нэг жоохон гүрэлтэй нүүрс устай идэж штэ одоо өчигдөр хөтөл тако идэж байгаа байхгүй юу. Нэг 4-4-ийг таконы нөгөө гаднах нь гурил болохоор тийм юм идэнгүүт жоохон нуруу ингээд чилж байгаа нь мэдчихэж байгаа. Тэнгүүд бүр ингээд огт гурил тийм юм нүүрсээс идэхгүй байнгут нурууны өвчнгөө айгу гоё. Айгу сайхан байна. За тэгээд би өнөөдөр 9:30-ийн ангидаа орчоод ирье. За би жимээ тарчаад ямар ч байсан гэртээ ирээд уцсанд ороод тэгээд нохоогоо гаргах цаг болсон байсан. Тэгээд өдөр нохоогоо жоохон парк дээр гүйлгээгээд аваад гарж ийн. Тэгээд нэлээд хүүтэн салхитай өдөр байсан. Манай нохой паркаар нэлээд сайн гүйж авсан. Жоохон нохоогоо ядраа гэж бодоод. Салхитай хүүтэн байна. Гурдаггүй худлаа. Энэ худлаа нартай. Худлаа нар. Тэгтээ чих хөвдөж байна. За намайг удаан тааж байгаа хүмүүс бол манай энэ Монголоос ирсэн Теди гэдэг нохоог маань сайн мэдж байгаа. Манай Теди ийм сайн дөрвөл дээрээ гүдэг болсон. За тэгээд нохоогоо буцаагаад гэртээ оруулаад ингэсээр байтал өдөр өнгөрөөд хүүхдээ авах цаг болоод тэгээд хүүхдийнхээ дэйкер дээр ирвээ. Тэгээд охиноо хоёлоо цуг авъя. Цаадч их баярлах бах та гэд манай нөхөрт хоёр хүүхдээ авах гээд ирсэн чинь хүүхдээ олдгүй. Аль ингэж байгаа юм бол гадаа байгаа юм болоо дотор байгаа юм болоо гэж Цаачаа юм худалдагч болсон. Тоглосон гэж. Тэгээд За тэгсэн манай хүн чинь дотор тоглоомын талбай дээр очсон. Тэгээд бид тэр нууцаар бичлэг хийгээд цаадах чи юу хийж байгаа лэг худалдагч болоод байж байгаа да. Юм зараал байж байгаа гэдэг. Яг хилдгийн даваан дээр зармиг зарцсан худалдагч болсон зогсож идэгний. Тэгээд аав хоёр нь хамт ирсэн гээд манай хүн чинь баярлаад тийм хамт тоглоно гээд явахгүй гээд арай хийж өдөр өнжүүлэхээс нь гаргаж авсан. за өнөө өглөө би тэд Yes. Yeah, careful. Би тэд өнөөдөр аюул шүдэ үзүүлэх хэрэгтэй юм лэгт. Тэгээд тэрнээс өмнө нохоогоо гаргаад жоохон эрт гараад ирлээ манай хүн эмчэд үзүүлнэ гэсэн чинь дуртай баярлаад эрт хувцас өмсөөд тэгээ гараад ирстэй цаг нь олоогүй байхад тэгээ яг хоо цаг нөхцөөж байгаа юм чинь нохоогоо гаргах чи гээд тэ тэгээ ингээд цас байхгүй байх чаара цасны гутал өмснө гээд аахаа цас байгаа л юм бэ тийм амар хүүтэн биш л байна л да. Mommy. Teddy cold outside. Oh, Teddy cold outside? It's okay. Teddy has a hair, okay? Teddy cold outside. Тий. Cold outside. Тэний өөрийг нь кошокн дээр суугаад баахаар нь ингээд баяр хүргэе гэдэг болохоор энэ бас Teddy-г баахаар баярлаад. Өчигдөр уржигдрийн паян ярьж өгье гэж одоо тэгээд
охтуудтай ээжнэр бас жоохон мэдхэд илүүдэхгүй юм байна гэж бодоод манайхан уржигдэр хагасааны өглөөнөөс ахуулаад ингээд шээж чадахгүй. Тэгээд тэрийг нөгөө надад шээж чадахгүй байна гэж хэлж чадахгүй. Пү өвдөд байна гэсэн баггүй юу. Тэгэхээр би нөгөө бас натцсан байна гэж бодоод ингээд ажилдаа яваад тэгээд даавтаа нүлдээгээд ингэсэн чинь орой аав нь ингээд нөгөө кошокин дээр байн 5 минут болгон суугаад байсан. Тэгээд сууснаа шихгүй байж ирсэн арай ээжтэй нэлээд шээсэн мэсэн гэдэг аав нь гэсэн баггүй юу. Тэгээ би ерөөсөө тийм мами bird дуурайд байна. Тэгээ би ерөөсөө нэг холигтойч толгойд орж ирээгүй айлдсан болохоор тэгээд бүтэн сайны өглөө болсон чинь бас юу яасан ингээд өвдөд байна өвдөд байна гэ. Тэгээ би гайхаад кошокин дээр суулгасан чинь ингээ ганц 2 тусал шийгээд тэгэхээр жоохон сонир санагдаад тэгээ би нөгөө пипи өвдөд байна гэж хэлж чадахгүй тэрийг хэлж ийн гэж бодоод яа тэгээ би энэ яг дистит маягийн надад санагдаад тэгээ би тэр за яах уу гэж бодоод би ч ажилтаа тэгээд одоо дахиад нөгөө дистит байвал удаан хүлээж болдгоо болохоор тэг амар өвдөд ингээд хамаг биеийн чичрээд икрэлдээд шээж бааждахгүй ингээд тэгээ би бүр өчигдөр ажлаа канселтаад имлэг түргэн явбаа тэгээд түргэн дээр очиод нөгөө шээсний шинжилгээ авах гай. Тэгээ энэ насны хүүхдүүд шинжилгээ өгөхөд айгүй хэцүү байд юм байна. Шээж чадахгүй, шээхээсээ бараг нөгөө айгаад ингээ шээсээ бариад. Тэгээ эмнэлэг дээр очиод арай хийж манай хүн чинь дунд нь унтаж мунтаад тэнд бүр нэлээ хүлээгээд би бүр нөгөө өмнөх өдрөөс нь хааш хоол унд идээгүй. Уус мус уугаагүй. Бүр эмнэлэг дээр 8 цаг болвоо. Тэгээ арай хийж оройд бараг 6 өнгөрөөд манай хүн чинь сэрээд тэгээд шээсний шинжилгээ нэг жоохон аваад тэгсэн чинь яг хөө шээсэнд нь жоохон бактери байна гэд. Тэгээ энд бол ямар нэгэн нөгөө нарийн шинжилгээ хийдгүн байна. Одоо яг ямар бактери юм те одоо баасны бактери юм уу юу юм эсвэл савн шампунь юм уу ч юм уу тиймэрхүү нарийн юм бол хэлдгүн байна. Тэг ямар ч гэсэн бага зэргийн бактери байна. Тэгээд антибиотик уух хэрэгтэй. Тэгээд яг нөгөө цистит бол яг 100% бас цистит болчаагүй. Яг шээсний сүүнд нь ингээд давсаг руу бактери орцсон. Тэгээд дээшээгээ бөөрлөгөө бол ороогүй, халуурж бариагүй, бөөлжөөгүй. Тийм болохоор ингээд 3 хоног антибиотик уух бичиг авсан. Өчигдөр тэрнтэй ингээд юу аваа бүх кастомер бүх юмаа канселтай. Тэгээд нөгөө хүүхэд өвдчихөөр тэгэл өөр бусад бүх юм чухал биш болоод өчигдөр сэтгэл санаагаар унаад нөгөө ингээ охин хүүхэд чинь бас ийм дистит энтер болох нь илүү илбэг. Ялангуяа юм жоохон тэгээ нөгөө 100% памперснасаа гараагүй байгаа. Тэгээд бид хоёр одоо л нөгөө памперснасаа гарах тэр дадлагыг хийж байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө юм гэртээ байнга байдаггүй нөгөө ээж аав хоёр нь ингээ хоёулаа ажилтаа гэж явцдаг. Тэгээ өдөр өнжүүлэхэд ингээд явахаар ер нь памперстайгаа айгу удах магадaltaй байд юм байна. Тэгээ би өчигдөр бодвоо мөнгөтэй байсан бол хүүхдтэйгээ ингээ гэртээ байх байсан те ингээд үйлчлүүлэгч гээд ингээд ахгүй хүүхд өвдвөл шууд ээж нь хамт ингээд байж чадахгүй. Нэрээ мөнгөгүй ээж хэцүү юм даа л гэж бодоод сууж ялаа одоо тэгээд тэрэндээ бас би жоохон өчигдөр даун болоод тэгээд аав чөрн ингээд би мөнгө төгрөх хангалттай байсан бол одоо юу гэдгийг ямар нэгэн гинти юм боллоо гэхэд гэртээ шууд байх боломжтой тийм байх байсан даанч тэгэж чадахгүй юм даа гэд аяра ээж нь юм ярьж байна. За өнөөдрийн байдлаар тэгээд нэг тийм сонирхолтой тэгээд өнөөдөр аярын 2 хагас хөрсний одоо шүдийн үзүүлэн харахаа мархаа байна уу нэтэрэ гээд 6 сар болгон үзнэ гэсэн. Тийм ажилтай тэгээд өчигдөр би тэд 8 цаг имлэг дээр байгаад нэлээд ядарсан хоол ундгүй тэгээд замд нь дундаа
нөхрөө явуулаад хоол унд авчирч байдаг юм те. Имлэг дээр. Гинт ингээ хүүхд өвдөхөр хэцүү. Тэгээд эн чинь нөгөө манай хүүхд унтаад өгсөн чинь ингээ бид нарыг зүгээр явуулах гад ингээд хүүхд ингээ гайгүй баг шээсэрээ ингээд бактери гаргачихсан юм аа гэж бид хэд чинь бүр юу вэ ийм удаан хүлээчээд эцэст нь зүгээр ямар ч юм танггүй шинжилгээ чавсан байхгүй ингээ хариулах гад байдаг. Тэгээ аюурыг сэрхийн хүлээгээд байдаг. Хагсан сайн нэг тэгжил өнгөрлөө. Тэгээ ахтай хаяа нэг юм хүүхд өвдөх нэг тиймэрхүү юм байна. Гэтэ анх удаа нөгөө цистит маягийн юм болсон болохоор охин хүүхдүүдийг ямар нөгөө бас мастай удааж болохгүй тэгээд савн шампунь хэрэглэхгүй тэгээд би болохоор бодохдоо сая сүүлд нөгөө гидсэн өвдөд баасан шингэрсэн байсан. Oh, you okay? Баасан шингэрсэн тэгээд жоохон ингээд баас нь хамаагүй болчихсон. Тэгээд тэрэндээ болсон юм уу? Эсвэл нөгөө байнтай усанд ингээ удаан сууж муугаад тэгээд тоглож моглоод сүүлийн үед жоохон тэгээд байгаа байхгүй юу? Тэгээд байгаа юм уу? Ямар ч хэлсэн яг шалтгаан нь мэдэгдэхгүй нэг тийм юм болсон. Тэд нөө? Окей. За бид шүдний имлэг дээр ирсэн. Арай л иртэрчлээ. 30 минут хүлээндээ аяра. Good, and bite down. Good job. Look up there. Look up there. Look up and then take a picture, okay? Yeah, good job, Good big girl. Ямар мундаг юм бэ яг. Good. Let's see if we got it. Good job, big girl. It's good? You got it? We got it. Okay. So cute. Can I see in your mouth? Good. Open your Can I mouth. see in there? Good job, big girl. Big. Say big Sorry, I'm too close down for them to go. Okay. You really good, bro? How was it? Ouchie. Чи харин тий те. Шүдэ авахгүй бол ийм болно шүү дээ миний охин. Энэ хараа. Ouchie. Тийм бааз. Ouchie. Yeah. There you go. That's a big gift. There you go. Thank you. You want to open it? Yeah, Papa. Baby crying. Baby crying? Okay, you get up for a lunch, you just put that on. Couldn't open. Big. Salam alaikum. One more. За тэгээд шүдэ цэвэрлүүлчихэд эмчин нэрж үзээд миний охины шүдийг ямар гоё хорхоогүй, ямар гоё цагаан яраасан шүдтэй охин бэ гэд явуулсан байгаа бит хоёрыг. Тэгээд 3 нас хүрээд дахиад ирээд үзүүлээрээ гэд 6 сар тутамд нэг үзнэ гэсэн. Тэгээд бит хоёр явж дэлгүүр ороод эмээ авъя, антибиотик авъя, тэг хамт жоохон дэлгүүрээр хийсгээд ингээд явж байна. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Энэ бичлэг маань аль 1 сард бичигдсэн бичлэг учраас одоо манай охины биеийн зүг болсон. Тэгээд ямар ч асуудалгүй дажгүй байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая.